Европын холбооны боловсрол. Боловсролд Европын холбооны үүрэг бий юу? Европын холбоонд боловсролын талаар зохицуулах эрх мэдлэгүй боловч гишүүн орнууд ялангуяа дээд боловсрол мэргэжлийн сургалтын салбарт дэмжлэг үзүүлж зохицуулж чаддаг. Erasmus хөтөлбөрийн зорилтод хэрэгжүүлэгчид хэн бэ? Erasmus хөтөлбөрийн зорилтод бүлэгт оюутнууд, дадлагжигчид, суралцагчид, багш, боловсролын ажилтнууд багтдаг. Энэхүү хөтөлбөр нь оюутан ажилтнуудын хөдөлгөөнийг дэмжих, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Европын холбооны иргэдэд Erasmus хөтөлбөрт хамрагдах ямар боломжууд байдаг вэ? Erasmus хөтөлбөрт хамрагдсан Европын холбооны иргэд гадаадд суралцах, дадлага хийх, сайн дурын ажил хийх, багшлах боломжтой. Энэ нь тэдний хувийн болон мэргэжлийн хөгжил, соёлын туршлага, хэлний мэдлэгийг дэмждэг. Европын дээд боловсролын бүсийг бий болгоход Болоньягийн тунхаглал хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ? 1999 оны Болоньягийн тунхаглал нь үндэсний дээд боловсролын тогтолцоог шинжилж, уялдуулах замаар Европын дээд боловсролын бүсийг бий болгох зорилготой. Зорилго нь их сургуулийн боловсролыг Европын өөр улс орнуудтай харьцуулах боломжтой болгох явдал юм. Копенгагены тунхаглал нь Европын мэргэжлийн боловсрол сургалтын бүсийг бий болгоход хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ? 2002 онд гарын үсэг зурсан Копенгагены тунхаглал нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, уялдуулахад чиглэгдсэн. Мэргэжлийн боловсролын чанар ач холбогдлыг дээшлүүлэх, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, хэл орчмын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Европын мэргэжлийн хүрээ гэж юу вэ? Европын мэргэжлийн хүрээ хэрхэн ажилтдаг вэ? Европын мэргэжлийн хүрээ нь Европын янз бүрийн улс орнуудын мэргэжлийг харьцуулж, оюутнууд болон ажилчдын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх, мэргэжлийн ил тод байдлыг сайжруулах хэрэгсэл юм. Улс бүр Европын мэргэжлийн тогтолцоотой хоёулдан үндэсний мэргэжлийн тогтолцоог бий болгодог. Энэ нь төвшин тодорхойлолтод тулгуурлан улс орон даяар мэргэжлийг харьцуулах боломжийг олгодог.